Жохон өглөөх үү? Нэг 2 минут үлээчих тий. Тэгээ. 2 минут. Чи надтай ярьсан тий. За. ТВ-с энэ аль гэж. Өөх юм уу? Тий. Эхлэх үү. 2 минут болчихлоо тий. Тий. Өөр одоо ирэх байх. За сайн байцгаана уу? Тэгэхээр өнөөдөр улсын их хурлын чуулганаар үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал тэр тусмаа байгалийн баялагын асуудлыг хилцэж байгаа энэ өдөр иргэний хөдөлгөөний ихэн одоо мэдээлэл хийж байна. За бидний мэдээлэл ямар учиртай мэдээлэл вэхээр 2019 оны 9 сарын 2-ны өдөр улсын их хурлын гишүүн Болд Батсандан нар үндсэн хуулийн өөрчлөлтөнд бол цөмийн хаягдлыг Монгол улсад буршлах асуудлыг
одоо оруулахаар ийм мэдээлэл хийсэн байгаа. Энэ мэдээллийг дэмжиж за 2011 оноос эхлэн Монгол улсад цөмийн хаягдал бошлохыг эсэргүүцэж ирсэн иргэний хөдөлгөөнүүд энд ирж оролцож байна. За миний баруун гар талд Урамгийн Монгол төрийн бас байгууллагын ерөнхий гишүүд ирсэн байна. За манай үзэгчид ерөнхийдөө мэдж байгаа. За баялгаа хамгаалах иргэдийн иргэд геологчдын холбооны ерөнхий зохицуулагч Наран Гэрэл, за Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн хяналтын зөвлөлийн дарга Ганбаатар нар ирсэн байгаа. За манай үзэгчид бас мэдж байгаа бах. Бид бол 2011 оноос хойш анх Америкийн нэгдсэн улс, Япон, Монголын хооронд Монгол улсад цөмийн хаягдал бошлох асуудал нууц гэрээ хийгдэж эхэлсэн үеэс эхлэн тэмцэж энэ асуудлыг одоо олон нийтийн анхаарлын төвд, нийгмийн анхаарлын төвд авчирсан байгаа. За бидний хийсэн тэмцлийн үр дүнд энэ асуудал нэг хэсэгтээ намжимл байдалд орсон. Монгол улсын ерөнхийлөгч тэр үеийн ерөнхийлөгч Сахагийн элбэгд орж зарлиг гаргаж Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн энэ дээрээс бас Монгол улс цөмийн хаягдал хүлээж авахгүй гэсэн ийм мэдээллийг хийсэн. За мөн тухайн үед цацраг эзэгт ашигт малтан олборлох, за цөмийн энергийн асуудал эрхэлсэн цөмийн энергийн газар гэж байсан. За энэ тохируулагч агентлаг бол бас мөн иргэний хөдөлгөөний чахалт шаардлагаар энэ байгууллага татан буугдсан гэсэн боловч одоо цөмийн энергийн комисс гэж нэрээ өөрчилсөн байгаа. За мөн одоо Монгол улсын Дорногов аймгийн Улаанбаатар суманд ураны хайгуулт олборлт хийж байгаа бүгд найрамдах Франц улсын Areva компани мөн одоо нэрээ өөрчилж бас нууц байдалд орсон. Энэ одоо Бадрах энержи гэдэг нэртэй болсон байгаа. За мөн одоо дэлхийд дахина ураны олборлт хийдэг Францын Areva компани мөн нэрээ өөрчилж Orano гэдэг компани болсон байгаа. Энэ мэтэр дэлхийн нийтэд болон Монгол улсын иргэдийг одоо төөрөгдүүлсэн энэ нэрээ өөрчилсөн. За тэгээд одоо цацраг идэвхт ашигт малтмал олборлж байгаа энэ үйл ажиллагаа нууц байдалд орж нэг хэсэгтээ намжимд байдалд орсон байгаа. Ийм учраас бас манай иргэд одоо за энэ уран олборлох асуудал ч юм уу цөмийн хог хаягдал Монгол улсад бошлох асуудал одоо болсон юм байна гэсэн ийм ойлголттой болсон байгаа. Гэхдээ энэ бол нууц байдалд ороод энэ үйл ажиллагаа эрчимтэй өрнөж байгаа. За энэ юугаар илэрхийлэхээр 2016 онд одоо нэг ийм олон улсын гэрээ конвенцэд Монгол улсын засгийн газар нэгдэхээр ийм санаархал хийсэн. Энэ нь болохоор ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай гэсэн 1997 оны олон улсын гэрээ конвенцэд нэгдэхээр Монгол улсын их хурл одоо тусгай чуулган зарлж энэ конвенцэд нэгдэх асуудал яригдсныг одоо мөн иргэний хөдөлгөөнүүд одоо эсэргүүцэж энэ гэрээ конвенцэд нэгдэх асуудлыг зогсоосон байгаа. Тэгэхээр их хурлын гишүүн Болд Батцандан нарын хийсэн 2 хоногийн өмнө хийсэн өнөөдрийн одоо энэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр хилцэж байгаа энд оруулахаар хийсэн одоо Монгол улсын газар нутаг дээр цөмийн хаягдлыг бошлуулахгүй гэсэн энэ зүйл заалтыг үндсэн хуульд оруулж үндсэн хуулийн хамгаалтанд оруулах энэ асуудлыг энэ бидний иргэний хөдөлгөөний зүгээс дэмжиж өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг хийж байгаа. Тэгэхээр ер нь бол дэлхийн нийтэд энэ цөмийн хор хөнөөлийг одоо шийдэх асуудлаа олж чадаагүй дэлхийн татах хүчнээс гаргаж хаях ийм асуудал яригдж байгаа. Энэ үед Монгол улсын нутаг дэвсгэр Монголын ирээдүйн хойч үеийнхний өмнө одоо ийм одоо гамшигыг өөрийн нутаг дээр дэвсгэр дээр одоо хүлээж авахгүй байх. Энэ одоо улсын их хурлын гишүүний хоёр санаачлага үнэхээр одоо Монголын ард түмэн Монголын хойч ирээдүйн өмнө маш том одоо үүрэг хариуцлага ухамсарсан мэдэгдэл гэж ойлгож үндсэн хуулийн одоо өөрчлөх ажлын хэсгийн анхлагч Монгол улсын ерөнхийлөгч Алтамаагийн Батбулга, за мөн улсын их хурлын дарга Зандан Шатар, мөн одоо улсын их хурл дахь олон гэхийн бүлгийн дарга Тогтох баяр нар одоо бид энэ мэдэгдлээрээ дамжуулж энэ одоо их хурлын гишүүн Болд Батцандан нарын одоо дэвшүүлж байгаа өргөн барьж байгаа энэ одоо санаачлагыг үндсэн хуулиндаа суулгаж өгч ирээдүйн хойч үе Монголынхаа газар шороог цөмийн аюулаас үеийн үед одоо хамгаалах энэ үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. За одоо ингээд манай энэ иргэний хөдөлгөөний төлөөлөгчид бас энэ асуудлаар өөрсдийн санал бодлоо илэрхийлнэ. За сайн байцгаана уу. Өнөөдөр Урангүй Монгол хөдөлгөөний нэг төлөөлөж хэвлэлийн хуралд оролцож байна. За бид
өнөөдрийн өдрийг одоо их сайн өдөр гэж сонгоод байгаа юм. Энэ хөхлүүд өдөр. Тэгээ 6 цагаан мингтэй. Тэгээ өнөөдөр бууд гараг иргэшээсэн. Тэгээ энэ өдөр одоо оюун ухаанд их сайнаар нөлөөлдөг юм байна л да. Тийм учраас та бүхэн оюун ухаанд энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар болж байгаа асуудал дээр их нухацтай хандаасаа гэж одоо хүсэж байна. За цөмийн аюул цацрагийн аюулгүй байдлын асуудал Монгол улсад үнэхээр одоо их ойлгомжтой ностой асуудал хэвээр байгаа. Би та нарт ганцхан баримт дүрдээ 2018 оны одоо энэ хүн амын төрөлтийн мэдээлэл албан ёсны мэдээлэлээр 1000 төрөлтөнд одоо ноогдох үр хөндлөлтийн асуудлаар 1000 төрөлтөнд Дорнов аймаг 1-р өөр эзэлсэн 416 1000 төрөлтөнд үр хөндсөн байна. Гэхдээ Улаанбаатар 330 хүн амын 52 одоо төрөх эмэгтэйчүүдийн 52% нь амьдардаг Улаанбаатар хот тэнд 1% нь амьдардаг Дорнов илүү байна. Энэ юу хэлж ийм нөхрөөс Дорновд одоо хүн төрөхгүй байна л гэсэн үг. Одоо тэгж давчаар ойлгуулж болно. Энэ юмнаас болж ийм нөхрөөс ерөөсөө энэ цацрагийн аюул тэр гений өөрчлөлт бол тэр төрөлтөөрөө 2-3 үеэрээ дамжиж илэрдэг хүн дээр. Манайхан одоо тэр мал гажиг төрхийг тоохоо болцсон. А гэтэл хүн дээр чинь илэрхгүй байгаа шалтгаан нь энд байна шүү. Энэ 18 оны тоо баримтыг би та нарт хэлж байна шүү. Тийм учраас энэ бол анхаарал татсан асуудал шүү. Анхаарал татсан асуудал. Хоёрдугаарт нь бол бид нар энэ Монгол улс бол цацрагийнхаа фоноор сансар газрынхаа юугаар өндөртэй улсад ордог. Дээр нь цөмийн хаягдл булшилна гэдэг чинь тэр хагас задралын байдалд оруулсан тэр их одоо аюул дагуулсан зүйлийг Монгол оронд ачрах санаархал явж Америк, Япон, Монгол нийлсэн 3 улсын гэрээ хийгдсэнийг цөмийн аюулгүй байдлын Азийн ерөнхийлөгч ирж Монголд мэдээлж байсан. Японы энэчгээ телевиз энийг дэлхийд засаж байсан. Тийм учраас энэ аюул бол өнөөдөр саяын одоо хэвлийн мэдээгээр өгөгдсөн жишээнүүдээр нотлогдож байгаа шүү. Ийм учраас бид бол одоо үр хожийнхаа төлөө энэ аюулаа сэрэмжлэхийн төлөө хэрвээ үндсэн хуулинд энэ нөхдүүд өөрчлөлт оруулах эрхтэй гэж үзэж байгаа бол үүрэг хариуцлага ухамсарлаж цөмийн хаягдлыг булшлахыг хориглох заалтыг заавал оруулах ёстой гэж мэдэгдэж байна. За энэ өдрийн мэнд төргий байгаль орчны иргэний зөвлөлт хяналтын орон дараа Ганбаатар гэж хүн байна. Энэ хэвлэлийн баг хурлыг яралтай их болсон үндсэн шалтгааныг бас хэлэх ёстой. Юу юм гэхээр одоо өчигдөр зөвлөлт холбоотоос Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Ильич Путиний айлчлалын үр дүнг өнөөдөр хэлцээ ярьж байхдаа бол одоо энэ айлчлалын зарим мэдээллийг говьуулаад эхэллээ л дээ. Юу юм гэхээр Оросын ашиг сонирхол Монголд цөмийн энергийн асуудлаар сонирхолтой байна гэдэг ийм одоо буруу ташаа ойлголтыг нийгэмд түгээгээд эхэллээ. Путиний ерөнхийлөгч бол өөрийнхөө ярьсан хэлсэн үгэндээ бол Оросын холбооны улс Монголдоо бол цөмийн технологийн асуудлаар ялангуяа хөдөө аж ахуй, мал эмнэлэг, эрүүл мэнд энэ эрүүл мэндийн онцлогын судалгааны чиглэлээр Росатомын төрийн өмчт компанитай Монголын энэ чиглэлийн төрийн байгууллага болон бус байгууллагуудтай хамтран ажиллахад маш их сонирхолтой байна гэж хэлсэн байна. Түүнээс цөмийн энергийн асуудлаар сонирхож байгаа асуудлыг ганц ч хөндөөгүй. Одоо энэ асуудлыг яагаад хэлэх ёстой вэ гэвэл энэ болд Батцанд нарын санаачилж байгаа үндсэн хуулийн өөрчлөлтөнд энэ цөмийн хог хаягдлыг Монгол оронд боловсруулахгүй байх зүйл заалтыг үндсэн хуулинд суулгаж өгснөөр Монгол орны эрүүл аюулгүй орчин баталгаажна гэдэг энэ зүйл заалтыг бусд одоо энэ нам эвслүүд ялангуяа улсын их хурлын гишүүд, парламентын гишүүд, төр захиргааны удирдлагууд ойлгоосч. Юу юм гэхээр өнөөдөр Монголд 2007 оноос 9 оны хооронд бичигдсэн хамгийн том аюул байгаа. Юу юм гэвэл улсын их хурлын гишүүн Ундрагийн бичсэн цөмийн цикл
энийг эргүүлэх санаачлалыг дэлхийн нийтэд танилцуулсан хүн бол энэ Ундраа гэж хүн байгаа. Монгол орноос гарсан уран тэр эргээд Монгол оронд цөмийн бош хог хаягдал цөмийн шаар болж ирж булшлагдах энэ үндслийг цөмийн энергийн хуулийн үзэл баримталд суулгаад өгсөн байна. Тэгэхээр 2009 онд бичигдсэн цөмийн энергийн хуулийн үзэл баримтлалыг харин өөрчлөлийгүүд үндсэн хуулиараа энэ цөмийн хог хаягдлыг боловсруулахгүй гэсэн зүйл заалтаараа энэ үзэл баримтлалыг өөрчлөх боломж үүсэж байгаа юм. Яагаад тэгэхээр цөмийн энергийн хуулийн үзэл баримтлал дээр байгаа үндсэн хуулийн эдийн засгийн ач холбогдолтой зүйл залтуудыг дэмжинэ гэсэн үгийг энэ дээр ашиглаад байгаа. Тэгэхээр цөмийн энергийн хуулийн үзэл баримтлалд энэ өөрчлөлтийг оруулахын тулд энэ цөмийн асуудлыг чиглэхийн тулд энэ хог хаягдлыг чиглэхийн тулд үндсэн хуулийн өөрчлөлтөөр энийг бүх нам эвс холбоод энэ улсын хурлын хоёр гишүүнийхээ санаачлагыг дэмжиж өгөөч. Ялангуяа иргэний нийгмийн байгууллага энэ дээр бүх хүчээрээ дэмжинэ. Мөн өнөөдөр энэ хэвлэлийн урлаар бас ашиг сонирхолтой улсуудыг хэлэх ёстой. Юу юм гэхээр энэ өнөөдөр байгаа Монгол Ардын намын анхаарч ялангуяа үндсэн хуулийн өөрчлөлтөөр энэ сандыг тоошдоо суулгах өгөөч. Их хурлын гишүүд өнөөдөр намын хариаллаар шийдвэр гаргачих би энэ дээр ялангуяа өөрийнхөө тойргийн гишүүдтэй ил захидал бичиж, мессеж бичиж, ялангуяа энэ асуудал дээр иргэн та болгон та бүгд идэвхтэй хандаач гэж уриалж байна. Рангомонхны гишүүд үнэхээр одоо энэ санаас гаргасан хоёр гишүүндээ баярлалаа. Бид нэр ураны эсрэг цөмийн хаягдал Монгол бослогын эсрэг сүүлийн 8 жил тасралтгүй явж байгаа хөдөлгөөн байна. Нэг хоёрт уул уус газар шороо цэвэр ариун байна гэдэг бол амь амьдрал гэсэн үг. Амь амьдралынхаа төлөө тэмцэж байгаа орон нутгийн иргэд болон иргэний хөдөлгөөнийхнийг ямар ч хууль, ямар ч албан тушаалтан, ямар ч дарга зогсоох эрхгүй. Тийм эрх байхгүй. Амьдрах ёстой гэдээ үндсэн хуулиндаа заасан. Олон улсын гэрээ конвенцэд заасан. Тэнд нь Монгол улс нэгдээд орцсон. Ийм тохиолдолд амь амьдралынхаа төлөө тэмцэж байгаа орон нутгийн иргэдийг зогсоох ямар ч хууль байхгүй. Бид 9 жил энэ талаар ярьсан, хэлсэн, хашгирсан, жагссан, дуулсан. Хэрвээ энэ асуудлыг үндсэн хуулиндаа оруулж өгөхгүй юм бол үндсэн хуулиас энэ зүйлийг хассан байвал, нэмээгүй байвал орон нутгийн иргэд амь амьдралынхаа төлөө үүний эсрэг ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд ямар ч үйлдэл хийн шүү. Ямар ч үйлдэл хийн шүү. Би ахаад хэлчихье. Өнөөдөр энэ дээр ингээд цөөхөн 7-8 хүн сууж ийн гэж бодож байгаа бол энэ эндүүр шүү. Монголын 3 сая иргэн хөлтэй болгон ураны хаягдлыг Монгол бослохыг эсэргүүцэн шүү. Тийм учраас өнөөдрийн их хурл, өнөөдрийн засгийн газар, Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудал дээр анхаарал тавьж тэр хоёр хамгийн боломжит санал дэвшүүлсэн тэр хоёр гишүүнийхээ
санал санаачхыг дэмжээч. Хэрэгжээ үгүй бол үүнээс гарах үр дагаврыг Монгол улсын засгийн газар, улсын их хурл, Монгол улсын ерөнхийлөгч энэ асуудлыг хариуцахыг өөрсдөө хүлээн шүү. Өнөөдөр урдны хэрэг хийсэн их хурлын гишүүд дарга нар шоронд орох боломжтой бол энэ асуудалд хандаагүй ерөнхий сайд, ерөнхийлөгч, засгийн газрын гишүүд чухам юу болохыг магадгүй тэр өрмийн яала Николай Чаушевску хуйлгүйгээр, зарлиггүйгээр буудсан. Тийм асуудал гарахад ч нэг гайхаад байх явдалгүй. Ийм учраас их хурлын гишүүд минь нэг удаа эх оронч байж үзээч. Эх орончдынхаа тавьсан энэ хамгийн боломжтой хувилбарыг дэмжээч гэдэг та бүхнээс хүсэж байна. Дээр нь Монгол улсын иргэд хэрэгжээ үнэхээр цөмийн хаягдлыг буушлахыг эсэргүүцэж байгаа юм бол магадгүй энэ цагаас ахуулаад бүгд энэ ширээн дээр сууж санал бодлоо хэлээч гэж уриалж байна. За ингээс анхаарал тавьсанд баярлалаа. За байгалийн баялгаа хамгаалагч иргэд геологчдын холбооны ерөнхий зохицуулагч авилгатай тэмцэх зөвлөлийн тэргүүн Наран гэрэл байна. За Монгол улс, Монголын ард түмэн бол төр төсний ариун уламжлалтай байгаль дэлхийг хайрлах, хамгаалах ийм одоо ухаантай, соёлтой, түүхэн өв уламжлалтай ийм ард түмээ. За хүн төрөлхтний хөгжил бол одоо байгаль орчноо сүйтгэхгүй, хор хөнөөлгүй үйл ажиллагаа явуулах руу чиглэгдэж штэ. Гэтэл одоо хүн төрөлхтний энэ тэнд одоо илүү гарсан хог хаягдлыг буушилдаг газар нь Монгол улс биш. Одоо Японы ногоон наамны дарга бол ирээд хэлжсэн. За танаа засгийн газар энэ 2016 онд эрэхтэй хэлжсэн. Танаа засгийн газар, манай засгийн газар хоёр нууц гэрээ хийсэн байх шүү. Цөмийн хаягдал буушлах талаар. Энэ дээр та нар анхаарал хандуулаач гэж. Хэрвээ Монгол улсад нууцаар, ард түмнээсээ нууцаар авилга авч одоо энэ цөмийн хаягдал буушлах ийм үйл ажиллагаа явагдсан бол эдгээр хүмүүс цаазын ял онох ёстой. Хүн төрөлхтний одоо хөгжил дэвшлийн чиг хандлага өөрөө энэ байгаль орчинд халттай, хортой энэ бүхний эсрэг байгаа. Гэтэл Монгол улс одоо хамгийн одоо энэ хүн төрөлхтний хөгжлийн сүүлийг мушигж одоо өвчлөл, айвлага одоо бас л хамаг муу мухай юмараа одоо тэргүүлээд эхэллээ штэ. Үүний нэг нь энэ одоо байгаль орчинд хортой энэ цөмийн хаягдлыг Монголд буушлах энэ санаархал байгаа. За гэмт хэрэгтнүүд бол энэ үндсэн хуульд гар хүрэх хэрэгтэй байхгүй. Дэлхийн нийтийн жишг бол гэмт хэрэгтнүүдээр үндсэн хуульд гар хүрэх нь байтугай гэмт хэрэгтнүүд нь шорон цуудаг. Хариуцлага хүлээдэг. Ийм тогтолцоотой. Хэрвээ Монгол улс орчин үеийн хүн төрөлхтний хөгжилтэй хөл нийлүүлсэн үндэстэн байя гэж бодож байгаа бол нэгдүгээрт гэмт хэрэгтнүүдэд хариуцлага ялыг хүлээх хэрэгтэй. Гэмт этгээдүүдэд гэмт хэрэгтнүүдэд хариуцлага ялыг хүлээхгүй бол шударгыг салдагдана. Шударгыг салдагдвал иргэдийн бухимдал ихсэж нийгэм тогтворгүй байдал үүснэ. Ийм учраас энэ байгаль орчинд халттай, буруу үйл ажиллагаа явуулж байгаа энэ үйлдэлүүдийг таслан зогсоох ёстой. За Монгол улсад одоогоор нийт 3335 лиценз байна. Эдгээр лицензэд одоо манай төр засгийн удирдлагууд анхаарал хандуулж байгаа сайн хэрэг. Гэхдээ үүнд бол хугацаатай даалгаврууд өгөгдөж эдгээр лицензүүдийг эхлээд цуцлаад дараад нь дахин олох ёстой. Шаардлага гэсэн хүмүүс. Гэтэл нэг иргэн жишээлбэл одоо Мянганбаяр гэдэг иргэн 199 лицензтэй гэж. Энэ одоо Монголын ард түмний дундын өмч, нийтийн өмчийг яхаараа ийм хэсэг бүлэг лойрчод ингэж ашиглаж эзэмшиж идэв. Дамын 8-ны хэрэгсэл болгож идэв. Одоо бүр татварын хуулинд өөрчлөлт оруулаад татвар төлөхийг болиулсан шүү дээ. Тий. 30% татвар авдаг байсныг болиулаад үйл ажиллагааны дараа ашиг олсон бол одоо 10% татвар авахар ийм том лойр орж ирсэн. За ард иргэд маань жоохон хууль эрх зүйн боловсрал муу мэдлэг мэдээлэл дутмаг учраас одоо үүнд анхаарал хандуул чадаагүй. За иргэд маань юуны өмнө энэ эх орноо энэ Монгол улсаа хөгжлийн өндөр түвшинд гаргахын тулд мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Байгаль дэлхийг хамгаалдаг одоо өвгөд дээдсийн сургаалыг биелүүлэх ёстой. Үүргээ биелүүлэх ёстой. Энэ эх орныг бид нар өвгөд дээдсээс бүрэн бүтнээр нь үлээж авсан. Тэдмээ цусаа хөлсөө урсгаж бидэнд бүх зүйл нь бүрэн бүтэн
үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол нь бүрэн бүтэн, эдийн засаг нь сэргэн мандсан ийм их орныг хүлээлгэж өгсөн. Бид нар үр хойчтой бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхэд одоо энэ сууж байгаа иргэд бас маш олон эх оронч тэмцэж байгаа. Энэ эх орончтой дэмжээрэй, тэмцээрэй гэж иргэддээ уриалж байна. За тэгээд 3335 лицензийг цуцлах одоо ард түмний хяналтын хороо энэ ажлын хэсэг байгуулагдж байгаа. За энэ ажлын хэсэгт орж энэ 3335 лицензийг одоо гадаад дотоодын луу өрчтийн 8-ны хэрэгсэл болохгүй төлөө тэмцэх иргэд одоо манай байгууллагатай холбогдож болно. 9910 6810 гэдэг дугаараар холбогдож болно. Энд сууж байгаа бүх хүмүүстэй холбогдож болно шүү гэдгийг бас дашрам дурдъя. Энэ цөмийн хаягдлын асуудлыг бол энэ үндсэн хууль тусгана гэдэг маш зөв зүйтэй санал. Гэхдээ үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрх энэ улсын их хурлын гишүүдэд байхгүй. Ерөнхий сайд даасан Бямд Сүрэнгаан хэлснээр 60% нь гэмт хэрэгтнүүдээр дүүрсэн энэ улсын их хурл тарах ёстой. Юун үндсэн хуульд гар өрөх. Тараад Монголын ард түмэн шинэ хөгжлийн замдаа орохын тулд шинэ үндсэн хууль одоо ард түмний онцлог хурлаараа батлаад тэгээд цаашаа явах ёстой. Энэ байгаль дэлхийгээ хамгаалах, байгаль дэлхийн энэ байгалийн байлгаас ард иргэд нь хүртэж чадахгүй байхад маш цөөхөн тооны гадна дотны луу өрчөд орж ирээд маш их хөрөнгө босгоод ингээд луу өрж штэ. 90 оноос хойш бол асар хэмжээний хэдэн их найдаар тоологдох, хэдэн зуун тэрбум доллар тоологдох байгалийн байлаг гадагшаа уурсан. Гэтэл ард иргэдэд юу наалцсан? Юу ч наалтаагүй. Ард иргэд өөрсдийнхөө бор зүрхээр өөрсдийнхөө байдаг чадлыг хамаг чадлаар амьдрахын төлөө аргаа орж гадаад дотоодод дөрвж ажиллаж амьдарч штэ. Утаандаа орцсон. Одоо утааны улирал эхэлнэ. Монгол улсад ийм амьдрах нөхцөлгүй дөрвөлөх бодлого баригдаж штэ. Энэ гадны колоничлогчдын хорт бодлогын уршгаад байгалийн баялагч унсан эдгээр луурчдын уршгаар. Тийм учраас Монголын ард түмэн шинэ нийгэм байгуулах ёстой. Шинэ хөгжлийн замдаа гарах ёстой. Шинэ ухамсартай, шинэ сэтгэлгээтэй, шинэ хүмүүс, шинэ засаг төрөө байгуулах ёстой. Төрөө бүтээх энэ цаг бидний өмнө ирсэн. Энэ хувьсгал тэмцэл өрнж ингэж явж байгаа энэ сууж байгаа энэ эх оронч иргэний хөдөлгөөнүүд эх оронч иргэдийн одоо ач буян шүү гэдгийг бас дахин дурдахыг хүсэж байна. За баярлалаа. Асуулт ойлоос асуугаарай. Томбаа өгсөн. За асуулт байл асуугаарай манайхаа. Хэнийг өгөх юм бэ? Гамбай тэрээс ураагаар хэлгээд 2-3 телевиз сайт уран чөөрөм хүсэх гэсэн. Харин тийш дээ. Тэгээ манайх одоо юу юм одоо нэг гадны хогоо иглээ. За асуулт байхгүй бол баярлалаа.